сонирхолтой бүхнийг бичдэг эрх чөлөөтэй байж. Хэрэв тийм эрх чөлөө байгаагүй бол шоронгийн хоригдол Марко Пологийн дорн этгээдэд аялсан тэмдэглэл гэж ном хизээж гарахгүй байсан бөгөөд их Монгол улсын тухай ертөнцийн хүмүүс тэгтлээ сонирхон уншихгүйсэн. Жирийн хүмүүсийн гардах үзэг, цаасны хүч, үзэл суртал, шашин номлолтч давагдашгүй ориглох булаг мэд хүчтэй байжээ. Булгийн амсар энд байж болохгүй хэмээн үзэл суртлын чулуун бетон зүтгэлаач ориглох ёстой ус хаа нэг дээгүр зойлон гарч ирдэг л угаа. Хүний бичиг эрх чөлөө заавал өөрийгөө дийлдэшгүйгээр тунхаглаж байдаг. Үүний нэг жишээ нь Чарльз Дарвины Зүйлийн үсэл хэмээх агуу бүтээл юм. Бурхан дэлхийн бүх зүйлийг бүтээсэн гэж номлодог шашны зүтгэлтэн лам залуу 20 жилийн турш бичиж цуглуулсан байгалийн тухай ажиглалтаа хэвлэн нийлүүлэх зориг гаргахын тулд дахиад 20 жил ширээний нүдэнд тарж эцэст нь байгалийн бүх зүйл бурхангүй хэрхэн өөрөө хувьсан өөрчлөгдөх тухай ном гаргасан нь шашны ертөнцийг тэр чигээр нь тонсолгож шашингийн үзэлтнүүдэд жинхэнэ гарын авлага болжээ. Иймэрхүү түүх намайг үргэлж зоригжуулдаг байлаа. Монголд хэн нэгэн зохиолч болохын тулд заавал Горки нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн байх албатай гэж юу? Зохиолчдын эвлэлийн гишүүн байх ёстой гэж юу хэмээн өөрөөсөө олон удаа асуусан. Тэр бүхэнд үгүй гэдэг хариултыг түүхийн агуу бүтээлүүд надад өгч зоригжуулдаг байв. Арчилсан эрх чөлөөт Монгол улсын энгийн иргэн миний ном бичих эрхэнд саад тодгоор байхгүй тул зохиолч болж ном бичиж үзье гэж 28 настайдаа анх зориулсан билээ. Анхны номоо 41 настайдаа, анхны романоо 42 татаа хэвлүүлсэн гэд бодоход энэ хооронд 13-аас 14 жил юугаа хийж яаж бүтлгүйдэж явах гэдэг нь шинээр төрөх зохиолчдод сонирн байж магадгүй. Тэдний зохиол бүтээлд урвах хугацааг богиносгож замд нь тохиолдох саадыг багасган гарах бүтээлийнх нь чанар туслах гэсэндээ энэ бүлэгт өгүүлэх зүйлээ дэлгэрэнгүй орууллаа. Би тэр үед улсын хурлын дэд дарга элбэгт орчин туслах байв. Улсын хурлын дэд дарга цагаатах ажлыг өдөртөн зохион байгуулах улсын комиссийн даргын албыг хариуцдаг. Монгол улсын ерөнхийлөгч элбэгт орж тэр үед улсын хурал дахь Монголын үндэсний ардчилсан нам Монголын социал-демократ намын ардчилсан холбоо бүлгийн дарга байсан юм. Энэ нь түүхэнд анхудаа төрийн эрх Монгол ардын хувьсгалт намаас өөр улсад төрийн хүчинчилсэн тохиолдол байлаа. Тиймээс 1996 оны намар шинэлэг шийдвэр гарсан юм. Тэр нь өмнөх тогтолцооны үед улс төрийн хэлс хэрэгт хэлмэгдсэн жирийн ард иргэдээсээ Монголын төр уучлалт гуйсан улсын хурлын тогтоол батлагдсан явдал байв. Уучлал гуйсныг 1996 оны 9-р сарын 10-ны өдөр Сүхбаатарын талбай дээр элбэгт орж дарга өөрийн үгээр дамжуулж цугласан голныг уйлуулж байв. Би туслахын хувьд талбайд байлаа. Даргаыг үг хэлэхгүй цугларсан голныг анзаарлаа. Ихэнх нь ирэх барьсан настай хүмүүс байсан ба бас зөндөө олон хүмүүс 1937 оны их хэлмэгдүүлэлтийн үеэр цаазлагдсан улс төрийн зүтгэлтэн гэр бүлийнхнийхээ зургийг барьсан байв. Зарим хүмүүс чаазтай бурхны хүрэг барьжээ. Би тэр мөчд өөрөөсөө идсэн билээ. Надад барих зураг байгаагүй. Санах нэрч үгүй байв. Миний хөгшин ээжийн ах, дүү, аав нь хэлмэгдсэн юм гинлээ гэдгээс өөр мэдээлэлгүй. Хэлмэгдсэн өвөг дээдсийн нэрийг ч би мэдэхгүй байв. Ийм эрх чөлөөтэй нийгэмд ийм чухал өдөр тэднийхээ нэрийг мэдэхгүй байсныхаа төлөө өвөг дээдсийнхээ сүнснээс өршөөл гуйж хизээ нэгэн цаг та нарынхаа дүүгийг олж мэдээд ном бичнэ гэж андгаалсан юм. Ингэж би туслахын ажлаа хийх гэж Сүхбаатарын талбайд очсноо зохиол бичнэ гэсэн амлалттайгаар өрөөндөө буцаж ирсэн байлаа. Андгаанаас цааш надад юу ч үгүй байв. Гол дүр сэдв байхгүй, зохиолын утга санаа байхгүй. Иймээс юун түрүүнд архиваас өвөг дээдстэйгээ холбоотой бүхнийг олох ёстой болов. Гэтэл тэднийхээ нэрийг ч мэдэхгүй чи юугаа олох билээ. Ингээд өөртөө хоосон ихний боломжоор буюу 1997 оны 6 дугаар сард ээлжин амралт аваад Хөвсгөл аймгийн Эрдэнэ булган сумын нутагт тусаж
ламын тухай ярьж байтал хөгшин ээж тэгсгийгээд яриаг дүүрэлж гисэн юм. Би яагаад ч юм тэр оройчин хөгшин ээж нь надад яриаггүй зүйлийг ургуулan бодоод маргааш өглөө нь хөгшин ээжээ баасан лам таны анхны дурлал байсан юм уу гэж асуув. Хөгшин ээж нэгээд наад өрмөйд сүүгээ оо гэж дүүлсэн хэрнээ нүд нь өөрийг хэл. Ингээд би хөгшин ээжийн үхэн зөвшөөрлөггүйгээр өөрийнхөө ирээдүйн зохиолын 2 гол дүрийг олж авлаа. Тэр нь миний хөгшин ээжийн залуугийн дүр болон түүний анхны хайрт баасан лам болно. Энэ хайр сэтгэлийг ургуулan бодсны дараа буйдах нутагт амьдарч байсан хүмүүсийн үл ойлгом сонин харилцаа түүх бүхэн учир утгатай болж эхэлсэн юм. Хотод ирээд архиваа удалж баасан лам болон түүнтэй хамт хэлмэгдсэн олон хүүхдээцгээ тухай лавлгаа олж авлаа. Ингээд 1998 оны намрын 1 удаартай бүгдгэр өдөр ажлын дараа өрөөндөө явуулгүй үлдэж тайн дээр хинсэх ус гэсэн гарчиг тавиад тайн дээр хин хийдэд болсон явдлыг өгүүлэх зохиол эхлүүллээ. Тэр өдөр ихний 2 хуцыг биччихээд хэвлэж авав. Маргааш нь ихч оюун чимгийн ажиллаж байсан гайлын ерөнхий газар руу гүн очиж түүнд 2 хуцаа үзүүлээд үүнийг уншаад сэтгэлдээ хэлтэй гэж сайхан суулаа. Ихч өөрөө нийтлэл бичдэг, намайг хурдан уншдаг, нэг үгээр хэлбэл мэдээлэл мангас байв. Тэгээд бас намайг магтахаасаа илүү шүүмжлэн. Ихч бичснийг маань уншаад хөөе сонирхолтой юм бэ. Ингээд бичээд байна. Үргэлжлэлийг нь хурдан авчирч өгөөрэй гэв. Ингээд нэг уншигчтай боллоо. Оюун чимэг ихч одоо ч миний бичсэн бүхнийг бүтээх явцад нь уншдаг бөгөөд энэ номынхаа бүлэг бүрийг оюун цэцэг, оюун чимэг 2 ихчтэй илгээж уншуулж байна. Тэд миний уншигчч болон шүүмжлэгчч болдог юм. Өдөрт 2 хуудасаар бичсээр нийт 36 орчим хуудас буулгасны дараа зохиол минь мухардалд оров. Цааш нь үргэлжлүүлэхийн тулд өөрийнхөө бичээд байгаа газар орныг сайн мэддэг. Тэнд болсон үйл явдлын учрыг нарийн ойлгох хэрэгтэй болсон юм. Ингээд бичих ажил маань 1998 оны шинэ жил гэхэд дуслаа. Үүнээс хойш 6 жил ном бичгээс хальширсаар явв. Бичэндээ гэж дотроо бодож төлөвлөг боловч яг бичих гэж суугаар үг гарч ирэхгүй. Бас яг юу бичгээ төсөөлж чадахгүй байв. Гэвч сонирхол маань үргэлж хിവэр тал судалгаагаа үргэлжлүүлсээр байлаа. Хэлмэгдлийн тухай юу л байна бүгдийг уншиж, хаяа телевизээр хуучны улсууд яриулж их тавин чагнаж, цагаан цараар ах дүү нартай залгуутаар очоод заавал хууч яриулна. Энэ мэдээр алаг цог мэдээллийг толгой дотроо хуримтлуулсаар л байв. Гэхдээ ном бичих гэж байгаа гэдгийг хинч ч хэлж чадахгүй байлаа. Чадахгүй бол яана гэхээс ичдэг байв. Харин оюун чимэг гихш намайг ихсэн намаа хизээ үргэлжлүүл барьж авах юм бэ гэж хаяа сануулна. Ингэж халгаж явсаар 2004 оны намар боллоо. Жеф бит хоёрын Монголд Жеф юу хийх вэ гэдэг өнөөх нууцтай яриа болдог өдөр. Жеф багшлахгүй, цагийн ажилд орохгүй, надаас хол гадаад энэ төр явахгүй гэв. Гэртээ суугаад хийж болдог ажил байвал Жефийн сэтгэл ханах гэд байлаа. Энэ үед нь би халгаж ичингүйрэн байж би нэг нууц юм хэлчихөө гэлээ. За тэгэлтэй Жеф урамшуулав. Надад байна штэ дээ. Бүр 6 жилийн өмнө эхлээд хайчихсан нэг ном байгаа. Сэдв гол дор энэ төр бүгд бэлэн. Гэхдээ би үргэлжлүүлж бичиж чадахгүй байгаа. Номоо гэж Жеф гайхаад юуны тухай юм чи надад тавьж яриад өгөөч гэв. Нэг царайлаг сайхан лам залуу байжээ. Та энэ дээрхийн хүрээнд хатгамал хийж өгөх гэж ирсэн охин дурлаад. Тэгээд бөө юм болноо. Гэвч тэр хайрттайгаа гэрлэж чадахгүй баривчлагдана. Зөндөө олон хүнтэй хамт хэлмэгдэнэ. Сүүлдээ нутагтаа буцаж очиод дуустдаг гэж би тавчхан төлөвлөгөөгөө танилцуулав. Наадах чинь жинхэнэ түүхэн романы сэдэв байна шүү дээ. Хоёулаа үнийг англи хэл дээр бичээд барууны зах зээлд гаргая л та. Тийм гэж юу? Тийм ээ, би уран зохиол бичих гэж насаараа мөрөөдсөн. Надад ч бас толгойд бодогдоод явдаг 2 сэдэв байдаг юм. Гэхдээ надад ном бичиж суух зав хизээж гарч байгаагүй. Одоо завтай болсон дээрээ эхлээд чиний номыг дуусгаад дараа нь би өөрийнхөө номыг бичиж болно. Би лав англиар бичиж чадахгүй байгаа. Тэгвэл чи монголоор бич. Би зардлыг нь гаргаад англи руу орчуулж авъя. Тэгээд англи хэл дээр уран зохиолыг хэлэнд оруулах, өөрчилж найруулах ажлыг бий даа. Шаардлагатай бол нэмж бич. Ингэж миний мартагдсан номын төсөл дахин амилгаар болов.
уншиж дөрвчээс нь Английн уран зохиолын хэл рүү болгодог байв. Ингэхдээ тэр ойлгохдохгүй зүйл гарвал надаас сонин юм асуудаг байлаа. Зохиолд хатвчанд суугаа хүний яриа гаргахад хатвч гэж юу юм бэ? Яагаад энэ суугаад байгаа юм? Тэнд суухад юу нь чухал юм бэ гэж асууна. Хатвч гэдэг чинь үүдний ойролцоо байхгүй юу? Хөдөө цум бол гэрийн хаалга бараг үргэлж нээлттэй байдаг. Хатвчанд сууж дан хоосолж байгаа хүн талимд нь туглаа хаан яваг харж болдог юм. Ажлаа алдахгүй ховоо ярьж байгаа хэрэг гэж тайлбарлахад Жеф миний бичсэн анхны найруулгыг өөрчилж хатвчтай холбоотой чухал мэдээллүүдийг багтаасан өөр өгүүлбэр болгон найруулна. Энэ мэдээр Монгол хүний мэдээжээр ойлгох зүйлийг Америкчуудад ойлгомжтой болгож бичих нь Жефийн гол ажил болов. Бас Америкчуудад мэдээжээр ойлгох зүйл дээр миний монгол хэлний буруу гаргалгаа хийсэн нь баригдана. Жишээлбэл хайртай хүнтэйгээ сууж чадахгүй гэнэт мэдсэн гол дурын эмэгтэйгээ би ихэд хүлцэнгүй дурсалсан байна гэн. Бараг л за тэгээ юу? Би тэгэхэд өөр хүнтэй суух болж байгаа юу? Гэсэн маягтай хүлээж авсан гэж дурсалсан байж. Жеф үүнийг уншаад бөөн асуудал болгоно. Оюуна юу гэсэн үг вэ? Хайртай хүнээс нь өөр хүнтэй суулгах болж байгаад байхад ойлгохгүй эмэгтэй хүн гэж байх уу? Энэ гол дүрийн маань нулимс хаан байна. Сэтгэл хөдлөл хайж үг гин. Тэгвэл тэр хэсгийг чи бичлээ гэхэд Жеф сэтгэл хөдлөлийн хэсгийг өнгөтөр найруулан бичих жишээтэй. Ингэж миний бичсэн 800 хуудас Жефийн гараар орж өнгө будган цохорж өөрчлөгдсөний дараа хоёулаа бараг л бестселлер хийж өглөө хэмээн бисээ өнгөрөөгөөд бичсэн зохиолоо зах зээлд гаргахын тулд хавын арлуудын нэг Мавийн аралд болдог зохиолчдын хуралд тус бүр $600 төлбөртүүлж оролцлоо. Мавийн арлын нэгэн том зочид бодолд 800 орчим зохиолж болох хүсэлтэй хүмүүс сугларжээ. Тэдний 80% нэмэгтэй, 70% тэтгэврийн насны завтай хүмүүс харагдана. Бичсэн номоо зах зээлд яаж гаргах вэ? Ном шүмжлэх семинар гэх мэтийн хичээлүүд заав. Түүний зэрэгцээгээр агентууд гэгдэх хүмүүстэй биднийг уулзуулах ажээ. Агент гэдэг нь аль нэг зохиогчийн номыг төлөөлж түүнд хэвлэх газар олж өгөхөөс ахуулаад хэвлсний дараа бүх тооцоог нь хилцдэг. Зохиогчтой орлогыг нь зөвлөж өгдөг. Нэг ёсны номын идэвхжлэгдсэн төлөөлөгч болох хүн ажээ. Нэг оролцогч 4 агенттай уулзах ёстой. Нэг агентэд өөрийн номыг минутанд багтаан тайлбарлах учиртай. Би ямар агент нь сайн, ямар нь мууг мэдэхгүй тул тавраар шахуу 4 агентэд нэрээ бичүүлв. Жефч бас 4 өөр агентыг сонголоо. Бид ижил дизайнтэй нэрийн хуудас хийж номоо тал сурчлагаар болов. Агенттай уулзах үеэрээ ярих сэдвүүдийг хуудсанд багтаан танилцуулга бичих ёстой. Энэ гэрийн даалгаврыг Жеф хийж өгөв. Маргааш нь ихний агенттайгаа уулзлаа. Миний номын тухай сонсоод ирэмэгтэй. Наадах чинь анхны зохиогч яг гэх дэндүү урт юм. Тэгээд ч би түүхэн роман төлөөлж чадахгүй. Түүх сайн мэдэхгүй. Залуусын уран зохиол зөвлөлдөг хүн л дээ гэж байна. Харин 3 дахь танилцуулгын үеэр Нью-Йоркоос явж би нэгэн залуу агент номыг ч уншиж үзье. Ихний 100 хуудас аваад тэр гэв. Жефийн хувьд ийм үг сонсож амжаагүй болохоор бид бөөн баяр болж ихний 100 хуудасаа хэвлэн гаргаад агент руу очлоо. Нью-Йоркийн агент бидний номын ихний хитэн хуудсыг эргүүлж үзсэн юм. Өө ясаа харамсалтай юм бэ? Та хоёрын зохиолын агуулга сэдв үнэхээр чухал юм шиг мөрдлөө. Тэгээд номыг яаж бичвэл хүн унших вэ гэж би асуулаа. Тэрийг чинь л заах гэж энэ лекцүүд явагдаад байгаа юм. Та хоёр түүхэн зохиол яаж бичих вэ гэдэг лекцэн суугаад нэг солонгос эмэгтэй сонирхолтой зөвлөгөө өгч байлээ гэж зөвлөв. Ингээд Мавийн хурлын 3 өдрийн 2 нь өнгөрсөний дараа хамгийн сүүлийн өдөрт амжиж түүхэн зохиолыг яаж бичих вэ гэдэг лекцэн суулаа. Үнэхээр л тэнд нэгэн даруухан солонгос эмэгтэй хичээл зааж байна. Тэр солонгосын дайны үеийн амьдралын тухай хэд хэдэн бестселлер бичсэн хүн байлаа. Түүхэн зохиолын нэг онцлог дандаа том ном болж чаддаг. Тийм цуцаан том номнуудыг бусдаар уншуулахын тулд зохиолч хуудас бүрээ сонирхолтой бичих ёстой болдог гэд зааж өгч байна. Гэвч би манай номын хуудас бүр сонирхолтой шүү дээ гэж бодлоо. Тэгтэл илтгэгч жишээ татаад ярьж эхэллээ. Page turner буюу хуудас эргүүлэгч болтол нь сонирхолтой бичдэг нууц гэж бас байдаг ажээ. Ингийн тулд эхлээд номдох үйл явдлыг хинээр яриулах вэ гэдгээ зохиог шийдэх ёстой гэн. Хэрэг гол дүрийн хүн
бичигдээ үзэгдэлээр нь бичиж бай. Нэг үзэгдэл гэдэг бол кино зургийн камер. Нэг газар зоогдсон л бол яг тэнтээсээ тал тийш зураг авч болох тэр хэсгийг хэлдэг юм. Өрөөнд дотор камера зоосон бол өрөөний гадна талд байгаа зүйлийг тэр үзэгдэлд төрсөлж болохгүй гэж заав. Тэгтэл бидний бичсэн тайн дээрхийн сахиусын хуудас бүрт энэ алдаа ёстой сүргээрээ байсан юм. Би бодлын өрөөндөө ирээд хуудас бүрийг эргүүлж үзлээ. Бидний бичсэн ном авахын аргагүй алдаатай бичигдсэн гэжээ. Яагаад гэвэл гэр дотор ах дүү хоёр ярьж байх зур гадаа дүмпэн сав угааж байгаа ээжийн үг дундуур нь дүрслэгдчих жишээтэй. Ийм алдааг би үргэлж гаргасан байдлаа. Монголоос Мави руу нисэн одсон онгоцны билет, үнэтэй бодолд байрлсан хөлс, хурлын төлбөр, агентуудтай уулзахад төлсөн төлбөр гээд нийтдээ $5,500 зардал гаргасны үр дүнд бид хоёрын хийсэн ном хаанч борлогдох найдваргүй юм байна гэсэн дүгнэлттэй буцав. Зөвхөн орчуулгын зардал нь $8,000 болсныг тооцох юм бол нийтдээ $13,500-оор цэвэр шатжээ. Энэ хуралд явах гэж би хичнээн хөөрч ерөнхий сайдын зөвлөгийн ажлаас чөлөө авах гэж хэд хоног илүү цагаар ажилласныг яана. Намаа онол практикийн бүх шатанд унтраалгаж өөрөө ч алдаагаа олж харсныхаа дараа би тэр чигээр нь хогийн савруу хаяхыг хүсч байлаа. Угаасаач Нью-Йоркийн их эмсэг залуу намынхаа норгийг хогийн савнд хаяг гэж шууд зөвлөсөн юм чинь. Ийм гутран гамтан хаваагаас буцаж ирлээ. 2005 он дуусч 2006 оны шинэ жил ордлоо. Баярлах ямар сонирхолгүй байв. Хэдэн жил хийсэн ажлаа хэвлэн гаргаж торгон музыкалч урд баадагнаад авдрынхаа ёроолд хэллээ. Америкчууд тоохгүй бол тэрл биз. Ядахта ах дүү нартаа гэж занигэн цагт уншуулна гэж дэлмэс туслуулан авдраа гав. Үүнээс сар хүрэхгүй хугацааны дараа улс төр гинэд оронгороо эргэж миний дарга Монгол улсын ерөнхий сайд элбэг доржиг улсын хурлын чуулганаар огцруулж орхив. Ерөнхий сайдыг огцорно гэж зүудлэж үгүй байсан миний бие гинэд олцсон эргчлөө гэдэлж гэртээ хэд хоног үд болтол унтаад хамаг инээрэг өөдрөг үзэл маань хаврын ногоо мэт буцаад сэргэлээ. Жеф би ерөөсө бүгнийг шинээр гэлгээр шидлээ гэж би зарлав. Яана намайг дахиад 800 хуудас бичих зоригтой байгаа гайхаж байна. Би ерөөсө бүгнийг англи хэлээр бичлээ. Чи миний бичсэнийг шууд өдөрт нь аваад янзлах боломжтой болно. Ямар гоё вэ гэж Жеф бөөн баяр болж. Тэгээд чи одоо завтаа болчихсон юм чинь хоёулаа тайн дээрх рүү аяллаар явж газар зэн судалгаа хий. Бөөх тэгээ нутгийнхантайгаа уулзъя. Архан буурал тайн дээрх оръё. Ахуйд нь очиж үзье. Бүрэнгийн эргэн тойронд байгаа хэлмэгдлийн улам мөр болсон газруудыг нүдээр очиж шинжээ. Ингээд 2006 оны 2 дугаар сар адал явдал аялал цугаалгаар дүүрэн өнгөрөв. Монгол ардын хувьсгалт намаас томилогдсон шинэхэн ерөнхий сайд инх болд төрийн ажлыг залгуулan аваад биднийхээ амрааж байх зур миний уран бүтээлийг хямар сэргэж намынхаа судалгааны ажил таваараа мордлоо. Тэр жилийн номер нь Йелийн их сургууль суралцгаар явж Йейлд байх хугацаанд Америк суралцсан тэмдэглэл хэмээх ном бичиж амжив. Америк суралцсан тэмдэглэл бол зөвхөн миний өнцгөөс гарч бичсэн номд бол ганцхан сарын хугацаанд бичигдэж чадсан юм. Энэ зур урам зоригтойгоор ирж хүчтэй бичсэн романы маань 2 дахь хувилбар тайн дээргийн сахиус нэрнээс арай салаагүй байлаа. Энэ удаад англиар бүхнийг бичиж байгаад бол Жеф бид хоёрын үзэгдэл бүрийг чигнээсээ хамтран бичив. Урд өмнөх хувилбараас үгүй хөлбөрж авалгүй. Зөвхөн утгын хувьд ижил төстэй ном гарч ирж байлаа. Үзэгдэл бичих болгонд өнөөх л камера хаан цогсон билээ гэдэг сануулгыг марталгүй. Аль болох алдаагүй бичих хичээв. Ингээд нийт 650 гаруй хуудастай номын ноорог 2007 оны 4-р сар гэхэд бэлэн боллоо. Энэ удаад хоёулаа Хавайи тансаглах мөнгө муутай болсон учраас номынхоо нооргийг хэвлэж аваад Канзас мужид амьдардаг Жим хэмээх нэгэн редакторт ерөнхий шүүмж хэлэх хэрэглэгээ. Жим ерөнхий шүүмжийг $500 хийж өгсөн юм. Харин Жимээс цагааны харуу хүлээж байх зураа бид нүүдэлчний яриа хэмээх авсаархан ном хийж амжив. 3 сарын дараа Жимийн шүүмжирлэг. Тэр нь 10 хуудас сэтгэл байв. Та хоёр тэр хэсэг тэгсэн байна. Энэ хэсэг дээр логикгүй болж. Тэр хэсэг X сайн байна. Энэ хэсэг дээр ойлгомжгүй сэтгэл хөдлөл гэх мэтээр шүүмж бичиж. Эцэст нь хамгийн том алдаа гэх
Тэрээр сонгож байгаа юм чинь номонд ногоонууд нь лам гэж нэр өгье гэж Жеф санал болгов. Би шууд зөвшөөрч номын нэр өөрчлөгдлөө. Ингээд 2007 оны 7 дугаар сарын турш Жеф ногоонууд нь ламын ихийг Жимийн шүүмжилсний дагуу заасч өөрчлөв. Тэр үед Америк зуралцсан тэмдэглэл залуучуудын дунд хамгийн эрэлттэй номын нэгээр шалгаж, нүүдэлчний яриа номын нээлт болж, хөдөөгийн уншигчид номыг маань захиалж эхэлж байлаа. Монголын уншигчид номод хичнээн шуналтай дурлаж байгааг хараад Жеф гайхав. Танайх жижиг орон юм шиг мөртлөө оюуны зах зээл чинь ямар том юм бэ гэж тэр толгоос ихсэрнэ. Мөн тэр зам манайд ирсэн Америкийн ном зохиогч Америк зуралцсан тэмдэглэл гарснаас хойш 5 сарын дотор 2000 гаруй хувь зарагдаад байгааг дуулаад миний номлолцолтэй 500-аас илүү зарагддаггүй. Тэгэхэд Америкчүүдээ танай оюуны зах зээл мундаг том юм байна. Хүн амьд нь харьцуулбал хамгийн сайн оюуны зах зээлтэй орон болж магадгүй газар байна шүү гэж үнэллээ. 8 дугаар сарын 2-ны оройны хоолны үеэр Жеф залтай нэгэд байна. Яасан аяга хагалчихсан хүүхчиг хараад гэж би түүний хийсэн хэргийг сонсох бэлтгэлээ базаав. Чи битгий уурлаарай заа ёо. За амлий уурлахгүй. Би чамаас нэг амар том юм гуй. За тэгэлдэ. Чи ногоонууд нь ламаа Монгол руу оржуулад Монголд эхлээд хэвлэдэх үү? 650 хуудас яасан чадахгүй ёстой байли. Энэ номыг 2 дахин бичлээ болоо. За чи уурлахгүй гэсэн штеп. Би монгол хэл мэддэг байсансан бол орчуулмаар л байна. Танай монголчууд энэ түүхийг мэдвэл илүү чухал шүү дээ. Тэгээд ч бас ном маань зарагдвал орлогоо чи өөрөө авч болно. Эхний 2 хэвлэлтийн бүх орлого чинийх байж болно шүү дээ. Орлогоо ганцаараа авч болох тухай сонсонгууд миний толгой ажиллаж эхлэв. Би нэрээ энэ номыг орчуулад орлогоо өөрөө авчих бол сонгуульд өрсөлдөх мөнгөтэй болох юм биш байгаа. Бөөх. Тэгвэл бушуухан эхэлж дуусгай байц. За байц. Сонгуул болтол 10 сарын хугацаа байна. Намын хамгийн борлуулалттай сар бол 3 дугаар сар. Түүнээс өмнө хэвлэнэ гэдэг чинь дор хаяж 1 дугаар сард редакцаас бүх зүйл гарсан байх ёстой. Тэгэхээр би 12 дугаар сарын 1 гэхэд орчуулгаад дууссан байх ёстой. Надад яг 4 сарын хугацаа байна гэдэл толгой тэр чигээрээ тооны машин болчихсон дээр. Бурхан минь би тэгвэл маргаашнаас ажиллаа эхлэе гэж би нээлээ. Орчуулга хийж байх зуура яавал талимдуулаад намаа сайжруулчих билээ гэж ажиллаж байв. Тэгэхэд Жимийн шүүмжийг авснаас хойш гол дүр маань баасан болсон тул гол дүрт огт хамаагүй түүхэн үйл явдлын хэсгүүдийг тэр чигээр нь гаснаар 120 гаруй хуудас орчуулгаас чөлөөлөгдөв. Тэдгээр хуудасны 100 нь бараг тэр чигээрээ цэвэр Жефийн бичлэг байв. Хамтран зохиогч халаглуулан баахан үзэгдэл гасахдаа энэ бидний хамтын шийдвэр бид гол дүрийн нэгэн чийдсэн бидтэй гэж хатуургаж байлаа. Ногоонууд нь лам ардын эрх сонинд бичсэнчлэн олон хүнийг уйлуулан хайлуулан төрж 2008 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Чингис хаан зочид буудалд нээлттэй. Уг нээлтэнд номын анхны сэтэл гаргахад өөрөө ч мэдлэггүй нөлөөлсөн элбэгдорч дарга баасан ламын хүүхдүүд болох наран цэцэг гэгч бэлэгдэмбэрэл ах нарыг хөдөөнөөс Синдма буюу Тэнсма болт буюу жинхэнэ нэрээрээ Жимбэд хэмээх эмээ өвөө нарын хүүхдүүдийн төлөөлөл болох Баяр талай ах Нацаг буюу жинхэнэ нэрээр Ринцэн хэмээх ахын хүүхдүүд болох Гинжин Санжмитов тэргүүднийг гэр бүлээр нь урин авч ирсэн ба хөвсгөлийн голдуу хүмүүсийг урьж оролцоолов. Америк зуралцсан тэмдэглэл интерномын 2007 оны бестселлерээр шалгарсан бол ногоонууд нь лам 2008 оны шилдэг номоор шалгарав. Гэвч Жеф бит хоёрын гол зорилго барууны зах зээл учир номынхоо монгол хэл дээр гарсан хувилбарыг англи хэл рүү хөрвүүлэх ажил гарч ирэв. Энэ ажлыг хийх ямар ч завгүй байсаар 2008 оны сонгуул болж би тэр сонгуульд 42 орчим хувийн санал авч ялимгүй саналын дутуугаар ялагдлаа. Ялагдахын өмнө мориноос унш нуруугаа гэмтээсэн байна. Улаанбаатарт сонгуулийн дараа бөөн чагсаал болж эмх замбраагүй байдал үүсч Монгол ардын хувьсгалт намын байр шатаж хүмүүс буудуулан шаргатаж 5 амнаас алджээ. Өвчин намдаах юм хаяа ууж босдог. Ихэвчлэн
илэрхийлэгдэг ном зохиолог жирийн хүмүүсийн бичсэн зохиодоос тусад нь авч үздэг. Тусад нь хэвлдэг нийгэмлэгүүд байдаг. Харин Жеф бит хоёрын хувьд өөрсдөө Масаас гарсан Мас зориуч номоо бичсэн тул Масын зах зээлийн зохиол гэж нэрлэгддэг хэлбэрийн бүтээлийн төрөгчд болсон юм. Ингээд өнөөдрийн бичлэгээр оюун гэрэл зохиолчийн амнаас 18 дахь бүлэгт бичсэн нохоонууд нь лам номын тухай сонирхолтой баримтуудыг уншиж танилцаж авлаа. Ингээд оюун гэрэл зохиолчдаа маш их баярлалаа. Дараагийн бичлэгээрээ өөр бас нэгэн сонирхолтой номнуудыг оруулах болно. Намайг дэмжиж надтай хамт байгаа та бүхэндээ баярлалаа. Баяртай.